байгаа шүү дээ. Гэж цаана үнтэй анивчиг үн тий. Зя. За билнэ. За. Сайн байна уу? Нийс подкастынхаа 3 дугаар дугаараар арт дизайны сэдвээр сургуулийн visual дизайны багш Баясгалан миний би мөн Төршлөх хурлын багш Жавзан Дулан байна. За бид хоёр 3 дугаар дугаараа хөтлөө явахаар боллоо. За яг энэ подкастынхаа агуулгын хувьд бол яг сургууль дээрээ ордог тий бүтээлч арт хичээл болон одоо миний ордог одоо явуулдаг visual дизайны дугуулангийн талаар ярина. Мөн астрал хөтөлбөр хэрэгжүүлдэг гэдэг утгаараа астрал хөтөлбөрийн арт дизайны хичээл за мөн ихтэй сургуульд хүүхдүүд маань австрал руу артын чиглэлээр сурах боломж хэр байдаг вэ? Тэтгэлэгт боломж байдаг уу? Элсэн ороход хэр хэцүү байдаг вэ? Энэ талаар бас ярих байгаа. За миний хувьд болохоор яг ихтэй сургууль руу явах талаар бас түлхүү ярмаар санагдаж байна. Яа тэгэхээр энэ маань хүүхдэд айгүй маш том боломж. Тэр ч утгаараа манай сургууль энэ боломжийг бас олгож байгаа. Тэгээд мэргэжлийн багш нар чиглүүлж байна. Тэгээ миний хувьд болохоор бас Австралид энэ чиглэлээр суралцж байсан хүүхдүүдээ аюул сайн дэмжиж гэж бодож байгаа. За Австралийн хувьд болохоор арт болон урлагтай холбоотой маш олон сургуулиудын сонголтууд байдаг. За ялангуяа бүр нэг хамгийн том манай сургуулийн нэг гоё ололт байна л да. За тэр нь юу гэхээр бид нэр Австрали улсад байхдаа улсын коллеж буюу тэр TAFE сургуулийн талаар тий маш их судалж байсан. За тэрэнд болохоор нөгөө яг тэндээ ингээд high school-ийн төгссөн хүүхдүүд илсэн орох боломжтой. Дээрээс нь TAFE дотор айгүй олон төрлийн нөгөө манайхаар бол нөгөө TAMS-эрхүү team боловсрол олгодог коллеж ахгүй юу. Тэгэхээр тэнд нөгөө урлагтай холбоотой за доороо ажиллаад өсч байгаа сайхан мейкап хүмүүс ч юм уу те бүр сантехникийн чиглэлээр ч юм уу зөндөө олон төрлийн мэргэжил олгодог тийм коллеж ахгүй. Тэгэхээр тэрийг манай сургуулийг төгссөн хүүхдүүд бүр орох болсон эсэлтийн шалгалтгүй орох болж байгаад миний хувьд одоо төршлөг хурлын багшийн зүгээс бүр маш их баяртай байна. Энэ бол гадны одоо өндөр хөгжилтэй оронд эх орноосоо ингээд тий эцэгээс айгүй олон санхүү мөнгө зарахгүйгээр ингээд явж байгаа асуудал бол маш олзуурах ууштай, баярлаж талархах ууштай. Энийг манай эцэгчүүд минь бүр анхааралтай авал маш сайн байна. Яа тэгэхээр Монголд энэ талаар ингээд хэрэгжүүлж байгаа мэдээлэл сургууль тийм юм байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр манай сургуулийн одоо 12 дугаар ангийг төгсөөд Австралийн баруун Австралийн хөтөлбөрийн хатаар шалгалтыг өгөөд тэгээд одоо баруун Австралидаа ч байна уу эсвэл Сиднейдээ ч байна уу бүх талын бүх нөгөө нэг улсын коллеж TAFE-д орох боломжтой болж байгаа юм лээ. Тодорхойлбол TAFE маань болохоор нөгөө Австралийнхаа бүх мужуудад байдаг гэж сонссон. Тийм. Бүх мужуудад нь байд юм байна. Тэгээд яг энэ коллеж руу орохын тулд одоо яг хуу миний зүгээс болохоор яг урлагтай холбоотой хүүхдүүдээ төршлөг хурлаар хичээлж байгаа хүүхдүүдээ бол бүрэн дэмжихэд бол бэлэн байна. Бас үзэгчдэд тодруулж хэлэхэд TAFE сургууль маань зөвхөн бас нөгөө төршлөг хурлаг чиглэлээр бас тийм ээ өөр олон мэргэжлүүдийн сонголтууд байдаг юм байлээ шүү дээ. Кино бүтээгч тийм ээ. Үнэт эдлийн дизайнер, интерьер дизайнер тий зөндөө олон өсчөнгөө сайхан маникюр гэдэг тий зөндөө олон мэргэжлэр одоо интерьер дизайнераар хүртэл тэнд суралцах боломжтой байхгүй. Тэгээд суралцах боломж нь манайхаас бол бүрэн ингээд хангагдсан байна. Тэгээд дээрэс нь одоо заавал нөгөө нэг үнэтэй төлбөртэй ч юм уу те их сургуульд ингээд суралцахаасаа илүү улсын коллежийг тодтоод байгаа нь гэхээр төлбөрийн хувьд бас уяатан айгүй бага төлбөртэй байдаг тий. Тэгээ хүүхэд яг мэргэжлэрээ ингээд суралцаад шууд ингээд ажил дээр гарах боломжтой байгаараа давахгүй юу. Тэгээ манай дээр чинь бол их сургуульд одоо манайхаа ороод 4 жил сураад ч гэдэг юм уу тий. Тэрний дараа мастера хийгээд ч гэдэг юм уу. Тэгжээж одоо ажил дээр гарах боломж бараг үсэд байгаа. Тэгтэл тэнд чинь үгүй байхгүй тий. 2 жилийн коллежийг дүүргээд хүүхэд хүсвэл тэрүүгээр зүгээр ажиллаад шууд ажиллах боломжтой тий. Нөгөө Австрали ялангуяа яг коллеж ч их сургуульч бай нэг foreign year гэдэг нөгөө 1 жилийн хэлний бэлтгэж гэдэг юм уу заавал тийм суух шаардлагатай байгаа гэдэг юм шиг үлээ. Тэгээ нөгөө манай сургуулийг яг нөгөө Австралид
хүүхдүүд маань Австрали хүүхдүүд ямар хөтөлбөрөөр 10 жилдээ сурч байгаа яг тэрийг Монголдоо ингэ сурах боломжтой байгаа учраас тэр нэг жилээ алгасах бас боломж байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Тий. Одоо их сургуулийн фаундейшн хөтөлбөр хүртэл байдаг байхгүй юу? Тэрэн дээр хүртэл манайхаа одоо манай сургуулийг төгсвөл бас тэр зүйлийг алгасах бас давуу боломж үүсэж байгаа юм билэ. Тэр чиглэлээр бас одоо манай эцэгчүүд маань судлаарай тий. Бас манай сургуультаас ирж уулзаарай. Биднэрт одоо нөгөө олон төрлийн мэдээлэл нь манай сургуулаас бас цахилууд маань яваад ирсэн тентгийн сургуулиудтай одоо харилцаа хамтын ажиллагаа тогтооод ирсний хувьд биднэрт олон төрлийн мэдээлэл байна. Тэгээд миний хувьд жишээ нь би гэр бүлэрээ байсан. Тэгээд хүүхдүүдээ бас сургаж ирсний хувьд тийм одоо өртөгийн хувьд айгу өндөр газар байхгүй юу? Өртөг өндөртэй. Тэгээд яг тэр тухайн газар оронд нь үнэхээр ингээд өртөг юугийн чадварыг дийлээд өөртөө ажиллаад ингүүл дийлэх боломжтой хэдий ч Монголоос тэр өртгийг бас дийлэхэд бас жоохон хэцүү байхгүй юу. Тэгэхээр эх орондоо ингээд ажил амьдралаа өргөжлүүлээд тэг хүүхдээ ингээд яг Австралитай холбоотой сургуультай үнэхээр сургаад тэг давуу талыг нь аваад тэгээд тэр оронд явуулах юм бол үнэхээр санхүү мөнгөний хувьд ч гэсэн хэмнэлт үүсэх боломж байна гэдгийг хараад байна. Яг адилхан хөтөлбөрөөр суралцж байна гэсэн үг шүү дээ. Тийм. Яг нөгөө яагаад энэ подкастын 3 дугаар дугаараар арт дизайнтай холбож ийм подкаст хийж байгаа вэ гэхээр сүүлийн үеийн нөгөө хүүхдүүд маань яг энэ дизайны чиглэлээр мэрэгжил сонгож байгаа хүүхдүүд нэр нь цөөнгүй байна. Тийм. Манай одоо ахлах дунд ахлах ангичдүүдээ би баа анги өгтөж гэсэн ер нь их сонирхтой тийм ээ. Тэгэхээр одоо бүтээлч арт дуулангийн талаар та бас нөгөө ордог шүү дээ баа ангийнхан. Харин тийм бүтээлч арт болохоор одоо энэ хүүхдүүдэд ирээдүйд маш их хэрэгтэй байхгүй юу? Яа тэгэхээр бид нар чинь нөгөө AI-да гүйцэтгэдэг ажиллаа шүү дээ. Сая тий AI саяхнаас гараад бидний нөгөө нэг өөрөөр төсөөлж исэн ирээдүйн мэрэгжил нийгэм чинь бүр өөрчлөгдөж явчлаа. Гэтэл AI маань бүх зүйлийг дийлэхээр болчлоо. Гэхдээ одоо бидний энэ сургаад байгаа энэ бүтээл сэтгүүлтэй хүүхдүүдийн тархийг AI дийлэхгүй. Яагаад тэгэхээр AI-д мэдээж хүн өгдөл өгж байгаа тийм ээ. Тэр өгдлийг сэтгэх чадвартай хүүхд гэдэг бол маш том үнэтэй тийм одоо зүйл ахгүй. Тэгэхээр бид нөгөө бүтээлч артыг ер нь бол бодлогоор аягүй сайн дэмжих хэрэгтэй. Хүүхдийн нөгөө нэг баруун тархины хөгжлийг бүр аягүй сайн мундаг болгож иж бидний ирээдүй бас арай өөрөөр төсөөлөгдөнө. Бүх зүйл чинь тархинаас гарч байгаа, бүх зүйл сэтгэлгээнээс ургаж байгаа тий. Тэгэхээр сэтгэлгээг ганцхан заадалдаг, дэмждэг хичээл бол бидний бүтээлч арт хичээл байхгүй юу. Тэгэхээр манай сургуулийн хувьд бол бүтээлч артыг аягүй сайн нөгөө нэг төлхөө ингэж дэмжиж оруулдаг, хөтөлбөртөө бас оруулдаг. Тэгээд бид нар дугуулангаараа юу заадаг вэ гэхээр хүүхдийн нөгөө нэг өндгөн булчин хөгжүүлэх, өндгөн булчин өөрөө тархитай холбоотой тийм ээ. Тэгээд дээрэс нь ийм бүтээлийн чанартай зүйлүүдийг маш олноор хийлхийг хичээдэг. Сүүлд бид нар дугууландаас баримлын хичээлийг нэмсэн байх жишээтэй тий. Тэгээд хүүхд одоо айгүй хөөрхөн ингээд зураад бүтээгээд ингээд ирэхээр хүүхэд болгон зураач байдаг байхгүй юу? Хүүхэд болгон зураач байдаг. Тэгэхээр хүүхдийн тэр сэтгэлгээг дэмжиж байгаа гэдэг бол маш том давуу тал. Бидний бол үнэхээр давуу тал. Ганцхан хүүхэд болгон математикч байх албагүй тий. Хүүхэд болгон зураач байдаг учраас тэр зүйлдээ одоо үнэхээр хөөрхөн дурлаад бүр ингээд ураа ашиглаад хөөрхөн тий манай баг ангийнхан чи тий айгуу дуртай болж байгаа болохоор тэр бол миний бас нэг бахархал миний өөрөөрөө бахархаж байгаа бас нэг амжил. Тийм яг нөгөө баг ангитай яг энэ бүтээлч арт гэх юм уу одоо энэ дүрслэг урлагаар хичээлсэн хүүхдүүд том болоод ямар ч мэрэгчлээ болсон гэсэн тэр нөгөө сурсан юм нь уялдаад одоо хэзээ нэгэн цагт хэрэгтэй байдаг гэх юм уу тэгж надад санагддаг. За нэмээд ер нь хэлэхэд бүтээлч арт маань бага ангид ороод манай сургуульд visual art буюу visual design хичээл маань дунд ахлах ангийн хүүхдүүдтэй явагддаг штеп. Тэгэхээр их хичээлээс ер нь бол бага ангийнхандаа дүрслэг урлагийн хичээл орох агуулга дотроо бас нөгөө миний би visual art-ийнхаа хичээлийг бас нэг үлрэл би даан авч
одоо ангийнхандаа хичээл орохоор болсон байгаа тийм ээ. Гар урлал талаараа. Энэ дээр болохоор маш бас талархууштай зүйл болж байгаа. Тэр нь юу гэхээр дүрслэг урлагийн одоо 1-ээс 6 юм уу те 1-ээс 7 ангийн одоо цөм хөтөлбөрийн хүрээнд бид нэр заадаг байсан бол одоо цөм хөтөлбөр дээрээ нэмээд бид нэр бүтээлчээр зөндөө олон нөгөө нэг материал дээр турших зүйлүүдийг оруулж ирж байгаагаараа онцлог багхгүй юу? Энэ чинь яг хичээлийн цагийн турш арай өөр төрлөөр бас хичээллэж үзэх нь шүү дээ. Тэгэхээр тэр бол бас маш талархууштай авууштай зүйл. За visual design гэж ярьсных visual design гэж яг юу юм бас та бүхэн товчхон танилцуулъя тийм ээ. Одоо энэ нөгөө TEF гээл бас байна. Бас миний сурч исэн Японд байдаг Берлингийн их сургууль байна. Эдгээр маань бүгдээрээ ерөөхдөө нөгөө дүрслэх урлаг, арт, дизайны чиглэлийн бүх одоо үндэс суурийг олон талаас нь хичээл ордог. Тийм сургуулиуд гэж ойлгож байна тийм гадаад хэлтэй сургуулиуд бол коллежид бол. Тэгэхээр visual design гэхээр яг зөвхөн нөгөө зураг зураад арт хийгээд хасаа гадна саяны яриад байгаа гар урлал, баримл, сэлбэр, дижитал арт одоо юу гэдгийг contemporary art. За бүр явах юм бол тосон одоо зураг мураг гэдэргээл бүх төрлийн юмнуудыг бол багцлсан зүйлийг visual art гэж хэлээд байгаа шүү дээ тийм. Тэгэхээр нөгөө нэг энэ дунд ахлах ангидаа visual designer сурсан хүүхдүүд бол бас мөн одоо энэ Австралийн арт хөтөлбөрөөр сурсан хүүхдүүд бол Австралид үдээгүй одоо өөр Японч гэдэг юм өөр орнд очиод ихтэй сургуульд ороход бол маш том давуу тал болох гэдэг шүү дээ. Кредит тооцоолж болж гин. Өөр яадаг лээ. Жил хэмжүүлдэг тийм ээ их сургуульд бол олон давуу талууд бол байгаа. Ер нь бол тэгээд академик мэдлэгийг бол ахлах сургуультай сайн эзэмшсэн хүүхдүүд бол их сургуульд ороод газардахгүй л гэж ойлгож байна тийм ээ. Тэр ч утгаараа одоо манай сургуулийн хувьд 7-оос дээш ангитай тий Австралийн атаар хөтөлбөрийн visual art заах байгаа. Ер нь хэрэгжээд эхэлсэн тий энэ ирэх одоо оноос заахаар төлөвлөгдөж байна. Тэгэхээр энэ нь юугаараа давуу талтай юм гэхээр за хэрвээ хүүхэд 12 дугаар анги төгсөөд яг visual art-аар мэргэжлээ сонгох боллоо гэхэд тэрэн дээр маань биднэрт нөгөө нэг хүүхдээс өөрөөс нь шалтгааллах зүйлүүд их сургуулиас шаарддаг. За тэрэн дээр бидний хүүхдүүд энэ visual art-ыг 8 дугаар ангидаа 9 дугаар ангидаа судалснараа за тэр хамгийн нэгдүгээр портфолио гэдэг байгаа бүтээлийн жагсаалт гэж штэ тий. Бүтээлийн жагсаалт 25-аас 30-ыг ч юм уу одоо их сургууль шаарддаг байлаа гэхэд тэрийг аль хэзээний 7-8 дугаар ангидаа ингээд цуглуулсан байх нь байна тийм ээ. За тэрийг чанартаагаар ингээд бүтээлийн жагсаалтаа ингээд гаргацсан байх нь байна. Тэгэнгүүтээ тэрний дараа өөрөөс нь шалтгааллах юм юу гэхээр 12 дугаар ангид мэдээж хэлнийхаа тий оноог авчин. Тэгээд яг өөрийнхөө хүсэл сонирхлыг илэрхийлсэн тэр зүйлүүдээрээ цахаагаа бичээд их сургуульда магадгүй тэр цааныхаа рейтингээр тэтгэлгээ авах тий. Үнэхээр өөрийнх нь хүсэл сонирхол маш их өндөр байвал тэр тэтгэлэг олгох бүрэн боломжтой байхгүй юу? Тийм. Их холын харагддаг байсан юм уу? Ойртоод ирж байна гэсэн тийм. Тэгэхээр эцэгчүүд маань анхааралтай аваад нөгөө мэдээлэлтэй бас ойрхон байх хэрэгтэй тий. За манай сургууль бол яг үнэхээр нөгөө Австралийн хөтөлбөрийг энэ дэр хэрэгжүүлж байгаа шүү. Тэгээд хүүхдүүд маань атарын шалгалтуудаа эхнээсээ өгөөд амжилттай өгөөд эхэлсэн явж байна. За тэгээд бидний өнөөдрийн подкастны маань гол онцлог маань яг нөгөө visual art-ыг заах цагаатай холбогдуулан ярьж гин танилцуулж гин тийм ээ. Тийм. Яг би болохоор Японд яг visual design чиглэлээр их сургууль 4 жил дүргээд за тэгээд өргөжлүүлээд fashion design дээр илүү сонирхолтой байсан болохоор дахиад яг коллеж маягийн сургуульд орсон л та. Тэгээд fashion designer-аар өргөжлүүлээд сурахад их сургуульдаа сурч ирсэн юмуд маань аягүй хэрэг болсон. Хувц загвар гэхээр зөвхөн нөгөө эсвэр хийгээл загвар гаргаал гэхээсээ гадна нөгөө одоо ингээд портфолио хийхээс ахуулаад нөгөө дижиталын мэдлэг хэрэгтэй болно тий. Шинэ дизайн юм гаргахын тулд бас нөгөө үндсэн суурь мэдлэг маань хэрэгтэй болоод ирж байгаа жишээтэй. Тэнгүү нөгөө visual design гэдэг зүйл чинь өөрөө бүх одоо арт дизайны үндсэн суурь юм биш үү гэж би бодоод байдаг байхгүй. Тэгээд тэгж хоёр сургуульд үргэж ирчээд Япондоос 2-3 жил ажиллаад Монголд өнгөрсөн жил ирээд сургуульдаа багшлахаасаа өмнө бас их том ажлын ард гарсан. Гавьяат төмрийн ариун ногоогийн зүрх хасан тоглолтын 2 гарааны хувцсан дээр ажилласан байна. Ямар тийм тэр утгаараа яхан хувц дизайныхаа гол мэргэжил маань байгаа учраас хүүхдүүд нөгөө visual design-ы хичээлийн хүрээндээ 3 дахь үйлдвэрлэлд хувц дизайн хичээллүүлсэн. Манай нөгөө нэг тайлан дээр бас хүүхдүүд маань хөөрхөн фэшн шоугаа хийсэн шүү дээ. Тийм.
Тэгэхээр нөгөө хүүхдүүд өөрсдөө сонирхолтой байна. Манай сургуулийн хувьд болохоор яг тэр нөгөө фэшн дизайны хичээлээ болохоор илүү нөгөө техник зориулсан. Оёо талдаа. Өмд гэж үе, юб гэж үе, цамт гэж үе ингээд боддоор нь хийж юу нарай ялгарах маягаар илүү нарийн орсон гэж хэлж болно. Дараа жилийн үед манай хүүхдүүд маань болохоор бүтэн жилийн хугацаанд нөгөө дөрөвний нөгөө яриадсан ихтэй сургуульд элсэн ороход шаардлагатай. Бараг CV гэж хэлж болох портфолио яг хийх байгаад байгаа. Тэрэн дээр манай хүүхдүүд бас маш авьяастай л да. Монгол хүүхдүүд аюу мундаг авьяастай. Мэдрэмжтэй. Тэрэн дээр нөгөө яг үнэхээр ийм мундаг багш нарын чиглүүлэг тий байвал тэр хүүхдүүд маань үнэхээр тэрийг даваа гарах бүрэн боломжтой байхгүй. Хүүхдүүдэд авьяас нь байгаад байдаг. Тэгээд багш чиглүүлээд өгвөл тэрийг бүрэн цуглуулах боломжтой. Эцэгчүүд маань бас нөгөө чиглүүлэх хэрэгтэй гэдгийг бас энэ хоёрын ярианаас тий анхаарал тааваараа тийм ээ. Манай хүүхд ингээд зураад идэм одоо энэ хүүхд чинь ингээд зурдаг байж тэгээд 12 дугаар ангид орохоор ингээд тий уулын зургаар мэрэгчлээ сонгомоор байвч тэгээд нэг юм чиглүүлэг дутуугаас болоод мэдхгүйгээс болоод нэг өөр төрлийн өсөг юмд орох ч юм уу тий эцэг их ятгалгаар өөр тийш явах ч юм уу тий тэр зүйлүүд бас манайхан түгээмэл байгаад байдаг тий тэгэхээр хүүхдүүдээ сонсоорой хүүхдээ бас чиглүүлэхэд анхаараарай гэж хэлээд давхар. Нэгт чиглүүлэг чухал байна. Хоёрт судалгаа чухал байна. Одоо нөгөө нийтлэг бас одоо гайгуулсан байж магадгүй эцэгчүүд маань энэ арт чиглэлээр яваад одоо хоолндоо хүрч чадах уугүй юу гэж бас боддог шүү дээ. Бүгд маань ингээл зураг зурнал гээд ах юм. Энэгээр ингээд ийм мэргэжлэр сурч төгсөөд ер нь ажлын байр ямар идэм бол эдэргээл хэрэгэлцдэг баг. Тэгэхээр энэ талаар та яг visual art чинь дотроо яг зүгээр зураад суудаг хүн байна тийм ээ. Бүр өөр талын интерьер хийдэг хүн байна ч юм уу тий. За магадгүй бүр цаашлаад бүр барилгын зураг зурах ч юм уу тий. Архитектор болох ч юм уу. Зөндөө олон төрлийн мэргэжлүүд дотор ингээд давхар байж байгаа. Тэгэхээр хүүхэд тэр дотроос нөгөө яг өөрийн хүсэл сонирхлоо яг сонгох нь чухал байхгүй юу? Манай эцэгчүүдийн ойлголт бол яг зурх юм байна, зургаа зураад заах юм байна. Тийм ерхий ойлголтоо. Гэтэл үгүй л дээ. Одоо гадны их сургуулиудад зөндөө олон чиглэл мэргэжил чиглэл фотографи байна тий эсвэл бүр киноны зураач байна ч гэдэм үү тий эсвэл бүр contemporary media art бүр контент бүтээдэг хүн байна ч гэдэм үү тий төрөл бүрийн стилистүүд зөндөө олон нөгөө нэг сонголтууд байгаа. Тэрнийх нь үндсэн л нөгөө зураад байгаа хүүхд байхгүй юу да. Тийм тэрийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгэд эх оронд маань бүр ингээд гадны бүр тэр Австралийн сургуультай холбоотой юм хамтын ажиллагаатай тий бүрэн дүүрэн боломж үүсчээд байна шүү л гэдгийг бид нэр хэлээд байгаа юм тий. Яг үнэ. За ингээ яриад байвал дуусахгүй их болоод байна тийм ээ. Угаасаа ерөөхдөө шаардлага үүсчээд байна л да хүүхдүүдэд маань Монгол хүүхдүүдэд маань энэ талын мэдлэг судалгаа хийгээсэй гэдэг багш нарын зүгээс өгөх мэдээлэл бас олон байгаад байна. Тэр утгаараа бас подкастынхаа 3 дахь дугаарыг бүтээлч арт дугуулангийн багш, за төрслөг урлагийн багш Жазан Дулам, за тэгээд visual design артын багш Баясгалан миний би 3 дахь дугаарыг хүргэлээ. За тэгээд энэ талаар холбоотой мэдээлэл авахыг хүссэн хүмүүс байх юм бол манай пэйж хуудасаар чөлөөтэй холбогдож болно шүү. За баярлалаа. За баярлалаа.